хурал дээр чирэн жаахан буруул юм яваад ихсэн шүү. Би бодохдоо бол энэ Монгол Ардын нам 100 жил аваар Монгол улсын ерөнхийлөгчтэй болно хэн нүлээ нэг юм хилцээс хойш ерөөсөө алан хядах, дайрч довтлох, хүчээр төрөө барих, хууль зөрчих ийм л ажлууд явж шít. Би байнгын хорон дээр энэ тухай зөндөө хэлцээ. Та нар одоо болооч арай хитэрч байгаа юм биш үү? Ядаж нэг цэцгийн нэг гишүүний хүртэл одоо дайран довтолж аваад байхтай яах вэ? Тэгээ инги Ардын намынхаа 62-оо одоо болоо та нар. Бүх юмыг та нар дайрч булааж эзэлж дарангуйч чадахгүй шүү. Одоо би энэ манан устгахыг гэдэг, хонгол устгахыг гэдэг юмд л би та нартай хамтрах гэсэн чинь танаа дотор бас манан байна. Манангийнхын үлдэгдлүүдийг зайлуул. Би энэ хууль зүйн байнгын хорооны дарга мөвцөгт хэлэх гэж байгаа. Би одоо 10 сар гаруй ингээд төвчээртэй ингээ хараад явж байна. Бүх юмыг тайлбарлах юм. Гэхдээ ядаж хууль чүн шиг тайлбарлаж байгаа бол би юм хэлэхгүй л дандаа улс төржсөн тайлбар хийдэг. Энэ хүн яагаад улс төржээд байгаа вэхээр энэ хүн бол Ардын намын бүлгийн дарга байсан, намайг ерөнхий сайд байхад. Элбэг доржинд л байж байгаа хөөхд байсан. Манангийн л хөөхд. Өнөөдөр тэр нь салаагүй, арилаагүй байгаа юм байна. Би бас хүн өөрчлөгдөндөө юм сайн болно да гэж бодож юм хэлэхгүйс өнөөдөр хэлье. Одоо бүр сүүлдээ даварсаар байгаад энэ ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг үндсэн хуулиараа та нар найзалж байгаа л өгч авсан шүү дээ. Авчаад. Тэгээд нэг ганц нэг хүний томдоргийн хүртэл дээрэмдэж авах юм байж болохгүй. Нөгөө бие даасан шүүхтэй бол гэсэн юм байна. Маягуулын бямцаг завхруулах юм шиг байна. Манангийнх нь. Энэ шүүхийн ерөнхий зөвлөлд их хурлаас нэг 5 хүнийг шалгаруулж оруулах ёстой. Шүүхийн сахилгын хороонд нэг 5 хүн шалгаруулж оруулах ёстой. Энийг одоо ил тод сайхан шалгаруулад ингээ оруулъя гэсэн. Зандан шатрал дарга та их хурлын нэг гишүүн тэр ажлын хэсгийг ахлана гэсэн чинь ийм бямцагтны нэрийг өгсөн байл. Даргаар ахлуулна гэж манай ажлын хэсэг ажиллаагүй. Би бол танаа нам дотор энэ 62 дотор арай нэг хуулийн мэдлэгтэй, арай нэг голтой, арай нэг шудрагдуу гишүүд байгааг мэдж байна. Би хамтраад хуулийн төсөл дээр, шүүхийн төсөл дээр ажилласан. Тэгсэн чи одоо энэ манангийн нөхөр аваач энийг толгойлуулаад явчих. Байнгын хорон даргаар тавиулна гэж хэн ч хэлээгүй. Байнгын хорон дарга гэдэг бол одоо энэ хууль хяналтын байгууллагын тулд нөлөөлөх юм эрх мэдэл бүхий алуун тушаалтна. Тэгээ энэ хүнийг толгойлоод одоо тэгээд дахиад манангийнхаа шүүхийг байгуулах гэж би энд суугаагүй. Би нэрээ татаад авчихаа юм цогтой ёсцон хөвд буухан байна. Дандаа нэг хасаж шийтгэхэд яах вэ? Зүгээр ёсцон барил л дээ. Ядаж нэрээ тийм байна. Би байнгын хорон дарга хүн юм чинь болчихё. Тэгээ Ардын намд бас зөндөл олон хуульч нэртэй хууль бас голтоо нуруутай гişүүд байна шүү дээ. Тэднэрээ нэгээр нь толгойлуул та. Одоо дахиад элбэг доржийн манангийн хүмүүс орж ирэх байх баталгаа алгууллаа шүү дээ. Тэгээ гоё ингээ хуулийг баталж хуулийнхаа дагуу юм хийн л гэдэг. Ингэж хуулийн дагуу хийдэг юм цэгтэй. Тэгэж ярил чи тэр хуулийн төсөл дээр ажиллаагүй. Би тэр ажлын хэсэгт орж ажилласан. Тэнд ярьсан бүх юмыг танд ингэ эсрэгээр нь хийгээ явж. Ингэж болохгүй. Арай хэтэрлээ. Энд чинь Монгол улс болохоос биш Монгол Ардын нам улс биш шүү.